манай компани өмнө тосны дээд шинжилүүлдэггүй байхдаа гинти эвдэрлүүдээ ерөнхийдөө хянч чаддаггүй байсан. Barla World компани тосны дээшний шинжилгээг 2020 оноос тасралтгүй авч эхэлж байна. Ингэснээрээ бид нэр эд ингээ заавалчгүй задлахгүйгээр тэрийг онцлоод, тэрийг төлөвлөөд, тэгээ засвар үйлчлэгийг хийдэг болоод байгаа. 2024 оноос бүр тэрийг лавшруулад техник хяналтын үйлчлэгээ гэдэг цогц үйлчлэгийг авч хэрэгжүүлж байгаа. Ингэснээрээ бид нэр техник дээр гарч байгаа алдаа болон асуудлуудыг алсын зайнаас ерөнхийдөө удирдах байгаа. Техник дээр ямар асуудал үүсээд байгаа, тэгээд тэрийг яаж засварлахын гэдэг зүйлүүдийг техник хяналтын үйлчлэгээр дамжуулаад бид нэр Barla World компаниас одоо нэгсэндээ зөвлөдөг гэсэн үг. Тэгээд тэрнийхэн дагуу бид нэр засвар үйлчлэгийг хийгээд энийг авснараа бид нарт бас зардлыг хэмнэх бас нэлээд ач холбогдол үүсгэж байгаа. Өмнө нь энэ үйлчлэгийг техник хяналтын үйлчлэгийг бид нэр өмнө авдаггүй байхдаа нэгдүгээрт онцлогоо хийхэд төвөгтэй байсан. Тэрэн дээр цаг хугацаа алддаг байсан. Одоо бол цогцоор нь авснаар энэ бүх зүйлүүдийг ерөнхийдөө арилгаад байна. Цаг хугацаа нэгдүгээр хэмнэж байна. Хоёрдугаарт техникээ бүтэн задлахгүйгээр онцлогоо хийж байна. Тэрэн дээрээ төлөвлөөд засвар үйлчлэгийг хийж байна. Ингэснээрээ бид нэр бас тодорхой хэмжээний зардлыг хэмнээд байгаа. За техник хяналтын үйлчлэгийг авснараа ямар давуу талтай юм бэ гэдгийг магадгүй би найзтай ижил уурхайд ажилладаг найзтай зөвлөе гэвэл төлөвлөлтийнхаа хэсэг дээр илүү авч ашиглаач. Тэрэн дээр үүнийхээ мэдээлэлээр үндэслээд магадгүй урт хугацааны богино хугацааны төлөвлөлтүүдээ яаж төлөвлөх юм те засвар үйлчлэгийг яаж хийх юм гэдэг дээр авч ашиглавал илүү үр дүнтэй гэж бодож байна.